Хаврын тэргуун цагаан бар сарын шаргачин өхөр буюу 3 дугаар сарын 16-ны өдөр улсын их хурал хаврын илчж болгоно нээлээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд Батбөмбөрийн энх баяр халуухай хавар байх болно хэмээн таамаглаж хэлсэн ч өөрөө хэлсэн үгнээсээ босгож та нар харж л байгаа штэ. Би сая Завхай аймгаар яваад ирлээ. Халуухан дулаахан хавар болж байна гэж дахин босгов. Ийм бусгаатай хууль зүйн дотоод хэргийн сайд өмнө байгаагүй гэж эргэж шуугаж байна. Угтаа бол хууль зүйн дотоод хэргийн сайд Батбөмбөрийн энх баяр нь энэ удаа үнэн л хэлсэн юм блэ. Гэхдээ түүний хүссэн шиг төгсгөл кинон дэр гардгаар наадан биш найр болохгүй нэгд тодорхой болсныг ардчилсан намын мэдээлэлээс дүгнэж болохоор байна. Батбөмбөрийн энх баярын тооцсноор ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай журмаар хилцүүлээд Улсын их хурлын гишүүн Алтмаагийн Батлага, Лувсан Намсран оюун эрдэнэ, Дарцэвгийн амар ойсголон, Их Хотын Булармаа, Хүрэл Баатрын булган туяа, Пруживын сайн зураг, Мөтрийн наран туяа Наара нарыг эргүүлэн татаад эрхчил ерөнхий сайд Гомжовын занданштрыг ерөнхийлөгчөд зүтгүүлээд өөрийгөө хууль зүйн дотоод хэргийн сайдаар 2028 он хүртэл ажил нийгмийн хөөрцөглөж сэтгэлээ барьж чадалгүй ам алдан барьж чадалгүй үлдэв. Гэтэл улс төр түүнийхаар өрнөхгүй нь бараг тодорхой болж буй бололтой. 2026 он гарснаар дээд шүүхээс ардчилсан намын даргын судлаа баталгаажуулсан одонгийн зохиц гэрэл түүний мөрөөдлийг тас цохиж ардчилсан намын 42 гишүүн 100% саналаар аль нэг намын дарга 5 намын оролцоотой парламентын даргаар ажиллаж болохгүй. Улсын хурлын дарга учрлыг даргын албаа өгөхөөс нааш ардчилсан намын бүлэг улсын хурлын чуулганд суухгүй гэдгийг аль бисаар мэдэгдэж байна. Ардчилсан намын 42 гишүүний 41 гишүүн гаргасан энэхүү шийдвэрийг хүлээж авахгүй тохиолдолд ардчилсан намын бүлгийнхэн улсын хурлын чуулганд суухгүй бойкотлохож түүнийг дэмжиж эрцээр хавсрах Монгол Ардын намын гишүүд бараг 34 төрнө. Дээр нь үндэсний эвсэл хүн намынхан Гомжовын занданштрын засгийн газраас гарснаар нэмэгдвэл улсын их хурлын чуулган цаашид гацаанд орох нь бараггүй мэт. Улсын их хурлын дарга нэм осрын учралд энэ гацаанаас зайлах хэдэн боломж бий. Улсын хурлын даргаас өөрөө буух Гомжовын занданштрын засгийн газрыг цааш нь ажилуулах, Гомжовын занданштрын засгийн газрыг унгаад өөрөө ерөнхий сайд болох, улсын их хурлыг ерөнхийлөгчтэй хавсаатаж тарах. Хамгийн амархан хонь бүрэн чон затгалан байх гарц. Улсын их хурл болон Монгол Ардын намын дарга нэм осрын учрлын хувьд хамгийн зөв гарц нь Гомжовын занданштрын засгийн газраар туг дахиж өөрөө ерөнхий сайд болсноор ардчилсан намын шаардлага хангагдах байж болох юм. Ардчилсан намын шаардлага хангагдаж, ардчилсан нам улсын их хурлын чуулганы эрдэд бойкот хийхэ болж хуралдаа сууснаар ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачлан өргөмөрсөн Монгол Улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай журмаар хилцэх боломж илүү нэмэгдэнэ. Ингэснээр хонь бүрэн чон затгалан